Сайн байцгаана үзэгчдээ, нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг эхэлж байна. За өнөөдрийнхөө нээлттэй хэлцүүлгээр бид олон улсын валютын сангийн хөтөлбөр Монголд гэсэн сэдвээр одоо ярилцах болно. Тэгэхээр ойрын хэдэн өдрүүдэд бол ерөнхийдөө энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрийг Монголд оруулж ирснээрээ сайн муу тал нь, эерэг сүрэг тал нь болохгүй гэдэг ингээд олон янзын их сурвалжуудыг бол одоо хэвлэл мэдээллийн олон нийтэд өгсөөр байгаа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг тэгвэл бүх талын албаны их сурвалжуудыг оролцуулаад мөн олон нийтийн төлөөлөлтөөр нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгээрээ уг асуудлыг хүндэн хэлцэх гэж байна. За ингээд манай өнөөдрийн 600 их студид бол яг одоо сангийн яамны одоо холбогдох бусад бүх Монгол банкны гээд ингээд хөрөнгөний зах зээл дээр бас ажилладаг, яг эдийн засгийн чиглэлээр ажилладаг мэрэгсэн эм эдийн засгчдыг бас нэвтрүүлэгтээ урьж ирүүлсэн байгаа. Би бас цаг хожих үүднээс бол шууд хэлцүүлгээ эхлэе гэж бодож байна. Ер нь бол нэвтрүүлэг 60 минутын турш улс орон даяар шууд амжин үзэгч та бүхэнд хүрж байгаа. Мөн одоо манай MNB сайтаар бол үзэгчид онлайнаар бас энэ нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой. За ингээд би эхний асуултыг магадгүй сангийн яам эхлэх байх гэж бодож байна. Ерөнхийдөө олон улсын валютын сангийн хөтөлбөрийг бид нэр өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж хэлбэрээр нь авах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ санхүүжилтийг авснараа Монголын эдийн засагт эерэг тал нь юу юм, сөрөг тал нь юу юм гэдэг асуултыг ерөнхийдөө нээлттэй орхиж байна гэж ойлгоорой. Тэгээ сангийн яамнаас эхлэе. Тэгэхээр валютын сангийн хөтөлбөрийн ерөөс үндсэн гол зорилго бол макро эдийн засгийн тэнцвэрийг сэргээх гол зорилготой. За тэнцвэр сэргээнэ гэдэгт юу хамаарж байгаа гэхээр за төлбөрийн тэнцэл тоглолцсон байгаа, төсвийн алдагдал өндөр байгаа, валютын ханшин дээр маш их дарамт үүссэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, за банкны болон одоо бусад санхүүгийн салбар нэлээд хүндрэлтэй хямралтай байгаа, за хувийн хөгжлийн санхүүжилт дутагдaltaй байгаа гэдэг юм уу, төсвийн орлого бага байгаа тийм олон ийм проблемууд байгаа. Тэгэхээр валютын сангийн хөтөлбөрийн ерөөс үндсэн гол зорилго бол макро эдийн засгийн тэнцвэрийг буцаа сэргээх, цаашдаа урт хугацааны одоо өсөлт хөгжлийн одоо үндэс суурийг тавих ийм зорилготой байна. Тэгэхээр Монгол улс бол өмнө олон улсын валютын сантай нэлээд одоо бас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдээс ер нь яг нийгэмд одоо улс оронд маань хэрэгтэй тийм эерэг үр дагавруудыг маш үр дүнтэйгээр авчирж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг дурдвал юу ээж болох вэ? Энэ удаагийнхыг бас харьцуулж үзвэл хэдэн хувьтай альва ямиг одоо хуваар нь тооцох юм бол хэдэн хувьтай байхаараа тэр үзүүлэлт гарч байгаа. Тэгэхээр өмнөх хөтөлбөрүүд ер нь бүгд яг эдийн засгийн хямралтай үед л авч ирсэн. За хямрал болгоо мэдээж өөр их үүсвэртэй, за өөр төрлийн одоо үр дагавартай юм байсан. За энэ удаагийнхыг extended fund facility буюу арай өөр хэлбэрээр өмнө авч байгаагүй юм хэлбэрээр авч байгаа бол шалтгаан бол энэ удаагийн эдийн засгийн хүндрэлийг бол ер нь дан ганц төлбөрийн тэнцэл макро эдийн засгийн одоо хямралхээс гадна бүтцийн шин чанартай нэлээх арга хэмжээг урт хугацаанд хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн учраас ийм 3 жилийн хөтөлбөр авч байгаа. За дотор нь хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нэг эдийн засаг талаасаа бол өмнөх стендбай хөтөлбөртэй ер нь төстэй. Тэрний хажуугаар бүтцийн шин чанартай буюу одоо санхүүгийн байгууллагууд дээр ялангуяа Монгол банк, хөгжлийн банк, бусад одоо санхүүгийн салбарт одоо хийж хэрэгжүүлэх шаардлагатай урт хугацааны юм бас сайжруулах арга хэмжээнүүдийг давхар оруулж ирж байна. Олон улсын валютын сан бол өнөөдөр Монгол улсын эдийн засгийн тэнцвэртэй байдлыг одоо бий болгох, эдийн засгийг сэргээх, өсөлтийг дахин одоо бий болгох, мөн одоо төсвийн зохистой бодлогыг явуулах боломжийг бий болгоно. Одоо манай дарга нарын ярьж байгаагаар нөгөө 5 өөр улсын төсөв тусдаа явж исэн бол энийг нэгтгэхэд та нар нэг жоохон сахилгатайхан шиг тэрнийг зөв тайлагнаад ингээд явдаг, зөв тооцоод бүртгээд одоо явдаг тийм нөхцлүүдийг бол тавиад өгсөн байж байгаа. Тэгэхээр олон улсын валютын сангийн хөтөлбөрт бид нар хамрагдах уугүй юу гэдэг асуудал бол өнөөдөр тавигдахгүй байх болоо гэж бодож байгаа. Гэхдээ яг тавигдж байгаа валютын сантай сангийн яамнаас тохирцсон байгаа тэр нөхцлүүд нь улсын их хурлаар ороод гараад ирэхдээ яг аль нь хизээ яаж хэрэгжих вэ гэдэг нь бидэнд илүү сонирхолтой болоод ирэх байна. Тэрний дагуу одоо орж ирэх тэр 5.5 тэрбум доллар бол өнөөдөр бидэнд хэрэгтэй. Бид нар улс төрийн болон одоо эдийн засгийн том алдаатай бодлого болон хөндлөнгийн нөхцлөөс болоод бол манай эдийн засаг нөгөө 17.4% өсөж ирсэн. Өнөөдөр 0% руу ингээ орчихсан. Их том ийм 4 жилийн дотор
бид нар эдийн засгаа бол нэлээд сайн хямраачихлаа. Тэгвэл өнөөдөр эргээд тийм одоо нэг зохистой өсөлтийн хэмжээнд аваачхад юу хэрэгтэй юм бэ гэвэл одоо өнөөдөр оруулж ирж байгаа тэр хэд хэдэн арга хэмжээнд байж шүү дээ. Улсын их хурлд барьсан байгаа тэр төсвийн тодтгол байж байгаа. Монгол банкнаас одоо баримтлах цаашдын тэр мөнгөний бодлого, төв банкны одоо засаглалын асуудал гэдэг ингээд олон асуудлууд байж байна. Тэгвэл тэр одоо энэ хөтөлбөр дотор орцсон байгаа нөхцлүүд дээр нь бид нар илүү төвлөрөөд энэ эдийн засагта тэр хүсэж байгаа үр дүнг нь авчрах юм уу? Бизнестэй яаж тусах юм? Ажил орлогыг иргэдийн хувьд хэрхэн нэмэгдүүлэх юм? Эсвэл бууруулах юм уу? Тэгвэл энэ дээр бид нарт өшөө яг маневр хийх, хилцээ явуулах ямар боломж байгаа юм бэ гэдэг талаас нь өнөөдөр хэлцүүлэг явах болоо гэж ойлгож байна. Баярлалаа. За жагуулсан. Энэ хөтөлбөрт яагаад орох болсон бэ гэдгийг дахиж харж үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Stand by гэж 2008-9 онд авсан хөтөлбөр бол төсвийн алдагдлаас болж авсан тусламж. Өнөөдрийн өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг бол төсвийн алдагдлаасаа гадна дийлж чадахгүй том өрөнд орцсон учраас ганц IMF-ээс ч биш, өшөө дагаа зөндөө олон хүнээс мөнгө авах хэмжээнд очсон. Энэ яагаад ийм байсан бэ гэдгийг бид нар бүрэн төсөөлөд энэтэй хандаж ийнэг үгүй байна. Энэ тухайгаа ер нь ярихгүй юм. Энд бол энэ өрийг ийм болгоод төлж чадахгүй хэмжээнд очсны үндсэн шалтгаан бол хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэг нь улс төрийн буюу төрийн засаглалын асуудал, нөгөөх нь эдийн засгийн асуудал. Эдийн засгийн асуудалтай холбоотой мөнгө орох, гарах, нэмэх, авах, татвар хасах, нэмэх гэдэг ингээд энийг бол олон улсын валютын сан ярьсан болохоос улс төр засаглалтай холбоотой асуудлыг олон улсын валютын сан яриаггүй, би тэрэнд нь харамсаж байгаа. Ягаад гэвэл энэ нөхцөлөө тавихтаа бол засаглалаа сайжруулах, авилгалаа багасгах энэ гэсэн нөхцөл тавиагүй. Тийм учраас энэ хоёр асуудлыг зөвхөн энүүгээр нь шийдээд бид энэ өнөөдрийн өрөөс чинь гарахгүй маа. Саяхан тэр 580 сая долларын өрийг бид нар тэрнээс үнэтэй өрөөр, тэрнээс том өр аваад тэгээд төлчлөө шүү дээ. Тэр чинь бол өрийг өрөөр төлсөл байгаа. Үүнээс цааш бас өрийг өрөөр төлөх маш их төлөвтэй байна. За отгочлоо энэ дээр саналаа. Мэдээж олон улсын валютын сан бол хүсээд байх зүйл биш. Хэрвээ одоо шинэ засгийн газар маань хурдтай ажиллаад улс төрийн янз бүрийн мэдээлэл хийж валютын хямралыг үүсгэгээгүй байсан бол ийм байдалд орохгүй байсан баг. Гэхдээ одоо мэдээж одоо тэр хятадаас хөгжлийн зээл авч ирснээс олон улсын валютын сангаас зээл авах нь зөв. Гэхдээ нэг чон бороонор гэдэг шиг нэг хэд хэдэн зүйл ажиглагдаад байгаа юм. Төсвийн тодтголыг харсан. Тэн дээр бол төсвийн алдагдлыг нэлээд өсгөөд, төсвийн зардлыг өсгөөд оруулсан байлаа. Хөрөнгө оруулалтыг жишээлбэл 2 дахин нэмсэн. Тэгээд зарим нэг сайд нар дээр болохоор яг юу авах нь мэддэхгүй 20 тэрбум төгрөг нэмсэн байгаа байхгүй. Тэр нэг гоё нэртэй. Худалдаа авалт 8 тэрбум, их засвар 8 тэрбум гэдэг. Тэгсэн мөртлөө одоо ингээд иргэдийн нурган дээр ирэх татварыг нэмсэн байна. Яг би олон улсын валютын санг бол ойлгож байна. Тэд нар бол Европчууд, Америкчууд илүү их стандартыг босруулдаг хүмүүс. Тэнд яадаг вэхээр өндөр орлоготой хүмүүс бол ихэвчлэн ганц бие за тэгээд хүүхдгүй шахуутай ингээд байдаг. Монголд өндөр орлоготой хүмүүс яадаг вэ гэхээр одоо Монгол зангаараа ах түндрээ ингээд чирж явдаг байхгүй. Жишээлбэл би одоо баян хүн биш байлаа гэж бодъё л доо 2-3 сая төгрөгийн цалинтай. Би хизээч энэ цалингаа бол өөртөө зарцуулахгүй шүү дээ. Гэтэл олон улсын валютын сангийн энэ хөтөлбөр нь болохоор энэ Монгол хүний онцлогийг ойлгоогүй нэг ийм зүйл байлээ. Хоёрдугаар сая жаргал сайхан эдийн засгч маш зөв хэллээ. Энэ хөтөлбөрөөр бол өвчний зоврыг л намдааж байгаа болохоос биш цааш шалтгааныг бол намдааж чадахгүй. Харин ч одоо эдийн засгийн өсөлтийг бас жоохон сааруулж чадах гэж харж байна. За ангар хөрөнгөний зах зээлийн судлаач шинжээч. Яг миний зүгээс энэ валютын сангийн хөтөлбөрт орсон одоо маш зөв халах юм гэж харж байгаа. Одоо нийт Монгол улсаа одоо бид аваад том зургаар аваад үзэх юм бол одоо 3 сая иргэн тийм ээ 3 сая. 3 сая гэдэг чинь одоо Оросын нэг хот одоо бараг хятадын тосгон байгаа шүү дээ. Гэтэл газрын доор нь хэдэн одоо их 80 доллараар хэмжигдэх баялаг байгаад байдаг. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой одоо ингээ Монгол улс маань тийм ээ валют маань дэлхийн хамгийн муу валютаар шалгарлаа. Улс маань одоо ингээд бараг дэлхийд дампуурлаа одоо хэдхэн сарын өмнө тийм мэдээ явуулж шүү дээ. Монгол улс дампуурлал ирмэгт байна гэдэг олон улсын одоо мэдээгээр. Энэ юутай холбоотой хэрэг засаглалтай холбоотой байсан. Төсвийн бодлого буруу явдаг, мөнгөний бодлого буруу явдаг. Тэгэхээр валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд ерөөс энэ хоёр асуудал засагдах юм. Зөв мөнгөний бодлоготой болъё, зөв төсвийн бодлоготой болъё. За тэгээд энэ хөтөлбөрөөс би яагаад бас зөв гэж харж байгаа нэхэр
төсөв мөнгөний бодлогоос гадна одоо Монгол улсын санхүүгийн систем ч болохгүй байна. Энэ дээр чи одоо бид иж бүрэн хөндлөнгийн одоо аудит дүгнэлт гаргая. Энэ дээр чи одоо реформ шинжилт хийж ийм бас бодлого явж байгаа юм байна. Энэ гурыг л хийчвэл Монгол улсын ирээдүйг гэрэлтэй байхгүй юм. Угаасаа энэ дээр нэг тийм одоо толгой шаардаад, ухаан шаардаад байх асуудал ерөөсөй байхгүй. 3 сая хүн газрын доор нь хэдэн их 80 доллараар хэмжигдэх одоо байгалийн нөөц баялаг. Ийм л зүйл байна. За үнэн байна. За мэдээж хэрэг бүх эдийн засаг санхүүгийн уялдаатай өөрөлд бодит эдийн засгаас санхүүгийн систем үндсэндээ шалтгаалдаг. Тэр хоримтлал бий болж яаж, хүмүүс орлоготой болж яаж, хүмүүс банкнд мөнгө хадгалуулдаг, тэрнээс янз бүрийн санхүү хэрэгцүүд хөрөнгө оруулдаг гэх мэтчил ингээд энэ уялдаатай. Тэгээ ер нь үндсэн шалтгаан нь болохоор зэрэг бид нэр үндсэндээ энэ санхүүгийн систем гэдэг юм уу эсвэл одоо засаглал энэ төр гэдэгтэй холбоотойгоос гадна энэ бидний нэг төсвийн доктортой байдлын хуулийг мөрддгөө өөрөөр тэрэнд үнэн чадаагүй шууд холбоотой маа. Энийг бол одоо мянган удаа хэлдэг. Гэхдээ тэрийг дандаа сонгуулийн мөчлөгөөр л өөрчлөгдөж шүү дээ. Тэгээд одоо олон төсөвтэй байдаг энэ. Энэ талаараа бол нэг удаа засаад ингээд нэг хөтөлбөр хамрагдаад ингээд засах тухайн асуудлууд бол нэг хэрэг. Үүнийг доктортой урт хугацаанд одоо мөрдөх тийм соёл болгох. Тийм улс төрийн соёл, хүмүүсийн сэтгэхүйн одоо соёл энэ л одоо хамгийн чухал байх гэж бодож байна. Тэр нь одоо хизээ төлөвшөх юм байна. Бүүм. Энэ хөтөлбөрийг оруулж ирэхэд одоо банкуд дээр бас нөх хяналт шалгалтын нэг юм яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ нь ер нь хэр зүй зохистой яг ийм одоо бас санал байгаа нь. За хяналт шалгалт. Тэр нь яг нөө активын одоо чанарыг үнэлэх тухайн асуудал. Энэ бол зүгээр валютын сангийн оруулж ирдэг стандарт нөхцлүүд. Мэдээж хэрэг бид нэр банкны систем болохоор зэрэг одоо дэлхийд одоо нэрд гарсан том 4 компаниудаар ингээд системийн ачуулалтай банкуд өөрийнхөө активыг үнэлээд явж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол илүү нарийн үнэлнэ. Тэглээгээд энээс нэг хол зөрүү гарахгүй гэж бодож байна. Энийг ч бас олон улсын рейтингийн байгууллага илэрхийлсэн байж байгаа. За мэдээж хэрэг гол үр дүн нь болохоор зэрэг нэг актив дутагдал актив одоо чанар нь муутах юм бол тодорхой хэмжээгээр өөрийн хөрөнгийг нэмж байгуулахыг одоо тийм шаардлага тавигдах байх. Тэр нь бол зөв. Гэхдээ бид нэр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх банк өөрийнхөө эрсдлийг даах иймэрхүү чадвартай болсноор энэ бол хөрөнгө оруулагч хэрэгтэй, улсад хэрэгтэй гэж ингэж л ойлгож байгаа. Тийм учраас манай банкудад бэлтгэж байгаа. Энэ ер нь хөтөлбөр хэрэгжснээр хүмүүст нэг хүлээлт асуулт болоод байгаа юм. Төгрөгийн одоо ханш чангарах болов ийм хүлээлт байгаа юу, ийм тооцоол байгаа юу гэж бас асуугаад байгаа л да. Асуултанд хариулахаас өмнө нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Засгийн газар бол 8 сарын ихэр байгуулагдсан. Монгол банкны удирдлагаас 8 сарын ихэр бол солигдсон байна. Тэрнээс хойш бол Монгол банк сангийн яам хоёр хамтраад эдийн засгийн сэргийг хөтөлбөр гэж юм ийсэн байна. Тэрийг боловсруулаад их хурлаар батлагдсан. Тэгээд тэрний хүрээнд бид нар валютын сантай 8 сарын сүүлээс хойш хилцээр хийж гисэн. Түрүүн хоёга хэллээ тэр төсвөөс гадна 4 сувгаар төсөвтэй адилдах зардлыг явуулж ирснийг бол их хурлаар 16 оны төсвийн тодтголын ихтэй 17 оны төсвийг батлахтаа бол тэрийг нэгтгэж авчирсан байна. Тэр нь юу илэрхийлээд байна вэ гэхээр зэрэг тэр асар хэмжээний төсвийн хадагдлыг санхүүжүүлэх хэрэг болно. Тэрийг санхүүжүүлэхийн тулд яах вэ гэхээр зэрэг арилжааны банкуд тийшээ орж ирдэг. Тэр нь эргээд ховын хвшил рүү ордог мөнгөний урсгалыг бол хааж өгч байгаа. Тэгэхээр зэрэг яг уу зарим усуд бол арай өөр үгээр илэрхийлж байна. Би бол арай ийм үгээр илэрхийлж байна. Санхүүгийн салбарт хийж байгаа тэр актив хөрөнгийн үнэлгээ болвол санхүүгийн салбарын тэр зуучлах тэр үүргийг нь одоо тэр үүргийг нь сайжруулах тэр зорилгоор хийгдэж байгаа байхгүй юу? Мууц юм ерөөсөө нэгдүгээр байхгүй. Яг тэгвэл эргээд эдийн засаг яаж хөгжих вэ гэхээр зэрэг хувийн хвшлийг дэмжиж хөгжинэ. Хувийн хвшлийг дэмжинэ гэхээр зэрэг өнөөдөр Монголын эдийн засгийн онцлог юу вэ гэхээр зэрэг банкны зээл дээр тогтсон манайх эдийн засагтай. Тэгэхээр зэрэг яаж нөх гэхээр зэрэг тэр зурчлалын үүрэг өргөж байгаа банкуд маань эрүүл мэндийн одоо тэр эдийн засгийн тэлэлтийг дэмжихэд хангалттай байна уу үгүй гэдэг дээр бол тэр активын чанарын үзүүлэлтүүдийг бол хийх юм байгаа. Дэмжих гэдэг дээр л хамаг асуудал байна. За. Үнд цэнийг хувийн салбар бий болгодог болохоос төр засаг бий болгодог. Харин хичнээн сорж үрж өмүүлж байгааг харж байна. Төрийн өмчтэй компаниудыг хувьчлах ёстой. Хувьчлах тухай энэ төсөвт ямар ч юм яриаггүй. Хувьчлыг ихтэй зэрэг улс төрийн янз бүрийн шалтгаан ярьдаг. Хувийн өмчийг дэмжинэ гэж ярьж байна. Одоо энэ олон улсын валютын сан хамрагдсанаар бол хувийн өмч хамгийн том хохирол авж байгаа. Ганц энэ хохирлыг
энэ олон татварын явж энэ бүх энэ их тавьсан хамаагүй өрсөн зарсан том үрийг төлөх болохоор хувийн хөвшлийн төлдөг. Энийг шийдэж байгаа хүмүүс нь өөрсдөө хүн ажилд авч үзсэн, цалин тавьж үзсэн юм уугүй юу бүүмэд. Тэгэхээр хувийн хөвшил чи одоо ингээд сандраад байгаа чинь юу гэхээр үнийг тэгээ бас барьцсан. Тэгээ энэ бүхнээсээ болоод Монгол улсын төр засаг үгүй тэр одоо аль нам нь хамаагүй юм. Хоёулаад энэ хоёр нам бол хоёулаад ч тусдаач эдийн засгийг хамгийн сайн устгаж ирсэн. Тэгээ одоо ингээд өнөөдөр ингээд сөхрүүлчээд одоо ярихдаа гол алдаа нь энэ мөнгө хайц. Энэ том бондын мөнгө ер нь хаашаа алга утсан юм бэ гэдгийг тайлан байхгүй. Тийм учраас энэ тайлыг гаргахгүйгээр хүмүүс удаан явахгүй, энэ татварыг удаан төлөөд байхгүй. За. Асуултанд эргээд хариулахад ерөнхийдөө яригдлал төсвийн бодлогыг эрүүлжүүлэх асуудал байгаа, мөнгөний бодлогыг зохистой хэмжээнд навчрах асуудал байгаа, санхүүгийн салбарын зуучлалыг бий болгох шаардлагатай байгаа гэдэг. Тэгээ эргээ яаж нөх төр зэрэг валютын сан хоёр үүрэгтэй байдیں۔ Яг мөнгөөр ярих юм бол нэгдүгээрт өөрийнхөө гишүүн орнуудад бол тэр квотоноос шалтгаалаад тодорхой хэмжээний мөнгө өгж байгаа Монгол улсад бол өнөөдөр байгаа манай эдийн засгийн хэмжээнд тохируулаад олон улсын валютын сангаас бол 440 сая доллар орж иж байгаа. Хоёр дахь валютын сангийн үүрэг нь болох тэр каталист буюу тэр өдөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр зэрэг валютын сангийн хөтөлбөр ороод ирэх тэр зэрэг яаж нөх тэр улс орнуудын бодлогын зохистой болоод ирэх тэр энэ улс орнуудыг дэмжих гэсэн улс орнууд байна. Сая одоо их хурлын дарга Японд айлчлаад тэр 850 сая долларыг эцэслээ шүү дээ тий. Тэрнээс тэр 850-аас гадна японочууд нэмээд өмнө хэрэгжиж одоо үргэлжлүүлэхээр хоёр шатны зээл Японы зээл угаад бас 150 сая доллар тэрний хоёр дахь үе шатны эхэлж байгаа. Тэгээ Японы засгийн газраас бол нийлээд одоо тухайлбал нэг тэрбум Америк доллар энэ хөтөлбөрийг дагаад орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь энэ хөтөлбөрийн хүрээнд тэр нэг тэрбумаас гадна нийт орж ирж байгаа мөнгө өрсөлдөл нь юу вэ гэхээр зэрэг бол ойролцоогоор нэг валют сангийн 440-ыг оруулаад 5.5 тэрбум долларын мөнгө өрсөлдөл орж ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ тэр мөнгнөөс гадна энэ бодлогын зохистой хэлбэрүүд нь яг хөөхтэр зэрэг төсвийн алдагдал буурчна гэдэг нь эргээд тэр төсвийн алдагдал төсвийн хөрөнгийн зардал тал нь төлбөрийн тэнцэл дээр очиод тэр төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж өгөх юм байна. Тэр нь эргээд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр зэрэг төгрөг чангарнаа гэсэн доллар унахнаа. Тэгж дөгөнж байна. Төсвийн алдагдал буураагүй. Төсвийн алдагдал 10% очиж байгаа. Гэхдээ өнөөдөр би яг дөрөв нөгөө хэлсэн юмнуудаар зөвөр нэг саналаа хэлчмээр. Юу мэддэг хийснээр энэ эдийн засаг унаагүй. Энд чи байсан байдлыг дүгнээд өнөөдөр Жожил сүрэн сайдар наадмаар гарч ирээд бол ярихгүй байсан, болохгүй байсан зүйлүүдийг бол хэлсэн. Тэр бодлого дээр ил хэлсэндээ байгаа. Гэхдээ тэрийг хэлэхгүйгээр бид нар өнөөдөр энэ нөхөнд орчиж ангал руу унах гээд байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр бид нар энэ олон улсын валютын сантай хилцээр л орох боломжгүй байсан. Яг олон улсын валютын сантай өнөөдөр хилцэл хийх үгүй гэдэг дээр бас маргаан байхгүй гэж би яагаад үзээд байгаа вэ гэхээр бид нар одоо сайнч бай, мууч бай нэм тусгаар тогтносон улсын хувьд 2012 оноос эхлээд мөнгө зээлээд ингээд оруулаад ирцэн янз янзын нэр өгөөд. Тэрнийх нь төлөлт нь сая түрүүчийн 7 хоногт таарсан байхгүй. Би өөрөө нөгөө банкнд бас хүмүүст ингээд зээл өгдөг. Та хэд бас зээл авдаг баг. Тэгээд нэг өдөр болоод зээлээ төлөхгүй бол тэр хүний барьцааг нь хурааж авдаг шиг яг улсын хувьд бол тийм асуудал үүсдэг учраас бид нар өнөөдөр энэ чинь өөр хинч биднийг тоож мөнгө өгөө болцсон учраас бол энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр ямар ч боломж байгаагүй гэдэг утгаар орох ёстой гэж байна. Гэхдээ нөхцлүүд дээр юу ярих ёстой вэ гэхлээр цөмөрөө өнөөдөр нөө жагаахан яриад байна шүү дээ. Хувийн хвшлээсээ авахгүй гэдэг Эрдэнэ нот сайд нь ингээд өмнөх 7 хоногт нь зарлахлаар сангийн яам нь очоод өнөөдөр за төсвөө бид нар бол нэгдүгээрт бол бүх зүйл ангаар нь ингээд сайхан нэмнэ. Ерөнхийлөгчөө сонгуул болох гэж байгаа учраас гэдэг ингээд бүгдээрэн дээр нэмсэн байж байгаа. Тийм ээ. Нөгөө талдаа болохоор нөгөө орлогоо цуглуулахтаа болохоор төсвийн зардалгаа хямдгүй юм байж, хөндөг юм байж. За тэр болж байна уу би бас нэг улс төр орж ирсэн учраас бол мэдж байна, ойлгож байна. Нөгөө талдаа орлогоо нэмэгдүүлэхдээ тэр таны ярьж байгаа. Нөгөө олгоцсон байгаа зээл зардлуудаа яаж төлөвлөх юм? Өнөөдөр яагаад өнөөдрийн төсвийн тодтголд тэр ашиггүй яваад байгаа 100 улсын аж ахуй компаниудаас ашигыг нэмэгдүүлж ногдол ашиг авъя гэд даалгавар өгөхгүй байгаа юм бэ. Яагаад тэтгэврт гарах гэж байгаа 60 настай иргэний насыг 65 болгож давбалж байгаа юм бэ. Яагаад өнөөдөр нэг $700 цалин авж байгаа хүний орлогын нэмэгч халаасын дахиад тэмдэрх гэж байгаа юм бэ. Ганц ч удаа сүүлийн 4 жил татвар
орлого нэмээгүй юм байж татварыг нэмж байгаа юм бэ. Харин одоо Тэгвэл тэр нөгөө асуудал одоо ингээд бодлого чинь хаана яваад байгаа юм бэ? Өнөөдөр хувьчлалаар олж ирэхдээ 5 толгой ч болохгүй байна. Энэ хүүхдүүд бүгд хувьцаа эзэмшигч болсон байж байгаа. Тэгвэл эднэрийн хувьцааг эргэлтэнд оруулаад энэ Эрдэнэс 5 толгой гэдэг компани аваачаа тэр Лондон дээр MMC гэж хувийн компани хийсэн байхад бид нар зараад 1-2 тэрбум доллар оруулж ирээд наад тэтгэврийн шинжилгээ гээд наад төсвийн зорхоогоо бөглөөд наад төлөх ёстой өрнүүдэд төлөөч хэнийг тижээх гээд яах гээд энэ улс төрчид энэ 100 компанийг өөрсдийнхөө нөлөөлөлд байлгах гээд байдаг юм бэ. Энэ асуудлуудаа цөмөрөө ярив. Энэ дээр бол би чанга дуурна. Энэ дээр дэмжиж байгаа олон нийт бол маш их байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө одоо Нямаа дарга бол одоо бас нөгөө төрийн албаа улс төрийн нөгөө шийдлийг гаргаагүй учраас бол бас ойлгож байгаа тэгээд Гэтэ боломжит нөхцлүүд гарцсан энэс өөр арга байгаагүй юу гэдэг дээр хариулт өгч үү те. Тэгэхээр ийм л байгаа. Яг валютын сан бол мэдээж өгж байгаа санхүүжилт. За дагаж оруулж ирж байгаа бусад одоо донор байгууллагуудын өгж байгаа санхүүжилт нийтээ 5.5. Энэ бол яг үндэл Монгол улсад бидэд боломж өгч. Бидрийг энэ 5.5 тэрбум долларыг ашиглаад одоогийн баг эдийн засгийн хямралаасаар засаглалынхаа янз бүрийн асуудлыг хэрэгээ шийд. Танаас болохгүй байгаа юм чинь маш тодорхой байна. Төсвийн алдагдал чинь маш өндөр байна. 20% гарцсан байна. Маш олон татаастай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Орлогын тэгш байдал чинь алдагдсан байна. Өрчин өндөр байна. Валютын хомсдол болцсон байна. Энийг шийдэж. Яа шийдэх вэ гэхээр мэдээж энэ хугацаа өгж байгаа биднэрт 3 жилийн хугацаа. 3 жилийн дотор бид хамгийн нэгдүгээр бидний энэ дөрвөнд хийх ёстой юм юу гэхээр төсвийн алдаглалыг бууруулах. Энийг хийхгүйгээр алийг чих болцоо. Тэгэхээр төсвийн алдаглалыг бууруулахын тулд бид нар юу хийсэн гэхээр өнгөрсөн жилийн 7 сард манай төсвийн алдагдал тооцоогоор дотоодын бүтээгдэхүүн 21% болох байсан. Их хурлаар энийг 5 төсвийг нийлүүлээд 18 болгож баталсан. Жилийн эцэд 15 гарсан. Өөрөөр хэлбэл 1 жилийн дотор 6 сарын дотор бид дотоодын бүтээгдэхүүний 6% тэмцэх хэмжээний зардал хассан гэсэн. Дахиад тэрийг 17 оны төсвийг батлахдаа 9.2 болгож баталсан. Дахиад нэмээд 6% хассан гэсэн. Өөрөөр хэлбэл бид 1 жилийн хугацаанд дотоодын бүтээгдэхүүний 10% тэмцэх хэмжээний төсвийн хасалт таналт хийж байгаа. Гэтэл шүү дээ төсвийг хитрхи их танах юм бол нөгөө талдаа эн чинь өөрөө эргээд эдийн засгийн балансгүй байдлаар оруулж байгаа. Тэгэхээр энэ таналтыг айжуухан болгох тэр процессыг бидний валютын сангийн санхүүжилтээр нэг талаасаа дэмжиж байгаа. Нөгөө талаасаа мэдээж за бүх ачааллыг бүгдийн төрийн алба юм уу? Эсвэл засгийн газрыг үзүүлж байгаа нийгмийн үйлчлэгэндээ тохиж болохгүй. Энэ хямдаас гарахын ачааг бүгд хувааж өрөх ёстой гэдэг зарчим байна. Орлоготой хүмүүс нь арай илүү орлого өг. Орлого багтаа хүмүүс нэмэлт шаардлагатай бол тэдэрт нэмж мөнгө өг. Бүгд хувааж өрнө гэж. Ялангуяа энэ мөнгийг таарсан хэмжээнд нь хувааж өрөх ёстой. Мөнгийг аваад буруу ашигласан хүмүүс илүү үүрэх ёстой. Тэрийг мэдээж хийн. Гэхдээ өнөөдөр байгаа бүх мөнгийг олоод ирэх болцоо байхгүй. Гэхдээ тэрийг мэдээж хийн. Тийм учраас бид нар жишээ нь Төв банкнд өнгөрсөн хугацаанд нь явж исэн тэр үн тогтворжуулах хөтөлбөр гэх мэт олон хөтөлбөрт хөндлөнгийн аудит орно. За бүх арилжааны банкуд дээр активын чанарын асуудлаар орно. Хөндлөнгийн аудитууд. Хөгжлийн банкн дээр бас хөндлөнгийн аудит байна. Зээлүүд нь болсон уу, зөв гарсан уу, ямар асуудал яг зөв зарцуулж чадсан байна уу, шийдвэрэн зөв гарсан байна уу. Энийг бол аажим нь цаг тухайд нь бүгдийг хийнэ. Гэхдээ энийг сарын дотор 6 сарын дотор хийгээд энэ мөнгийг зөв байсан буруу байсныг бүгдийг нөгөөлт гарах болцоод яг одоогор байхгүй. Цаг хугацааны яг энэ Нямаа дарга хэлж байгаа зүйл дээр бол нөгөө түрүү хэлсэн тэр нэг 5 өөр төсвийг нэгтгэхэд өнөөдөр гараад ирсэн байгаа үр дүн гэхлээр бол чамдлахаар зүйл биш. Яг гэвэл төсвийн зарлага маань одоо сүүлийн 5 жилийн хугацаанд байна. Намайг одоо ямд баг тэрнээс бол айхтар өсөөгүй байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь төгөргийн уналтыг тухайн үед одоо ямар байсан гэдээ тооцоод харуул гайгүй явсан. Гэхдээ тэр нь өөрөө эдийн засгийн өнөөдрийн 1% өсөлттэй эдийн засгийг бий болгож байна шүү дээ. Тэгэхээр сангийн сайдын өнгөрсөн 7 хоног төсвийн тодтголын төслийг өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө 7 төрлийн татвар нэмэлтгээ одоо сая бас цогцолж байна л да. Тэгэхээр энэ дээр яг та нар маань хэр хүлэн зөвшөөрч ямар байр суурьтай байгаа. За товчхон саналаа хэлээ. Яг тэр өндөр орлоготой хүн дээр өндөр татвар өгдөг бол Монголын нөхцөл бол дахиж бодох ёстой. Өндөр орлоготой хүмүүс нь тэртээ төргөө одоо бусдыгаа чирээд явж байгаа. Хоёрдугаар тэр 5 янзын төсвийг нэгдэх асуудал бол 2 жилийн өмнө хийгдээд явж ирсэн. Яг энэ нэрийн доор ингээд үнэхээр хідэн төрөгний тодтолд одоо ингээд ороод ингээд
төсвийн зардал нөлөөлөд байгаа юм бэ гэхээр жишээлбэл концессор нь 70 тэрбум төгрөг байлаа. Бус нь бол их бага юм байл шүү дээ. Тэгэхээр нэг тийм хувийн хвшлийн арилжааны банкуд ч юм уу шүү хөгжлийн банк нэг гэмтэр хийцэн тэрийг одоо олон улсын валютын сан гэдэг нэг цагтаа яриад тэгэл манай төр засаг маань тэр гадаад цагдаатай нийлж байгаа л нэг нөгөө хэдийгэ шийдэх гээд байгаа юм шиг нэг ийм мөнгө аястай зүйлж байж болохгүй. За манай төсвийн зардал бол сүүлийн 10 жилийн дотор яг 10 дахин өссөн байдэ. 10 жилийн дотор 10 дахин өссөн байдэ. Энэ бол ингээд хэмнээд явах уг нь боломжтой байхгүй. 5-аас 6 их 80 төгрөгийг манай татвар төлөгчд бүрдүүлж чадчихна. Яг эндээ ингээд багтаагаад явахын оронд ингээд жил өсгөөд ирсэн. Тэгээд тэр өсөлтийгөө дандаа ингэж алдагдал үүсгээд өрөөр дарж явсан учраас ийм байдалд орж байгаа. Ягаад гэвэл тэр үед зэссний үнцний хэсэг чи $9,018 байсан, нүүрс 150 байсан. Өнгөрсөн 4 жилд бол эдгээр түүхийн эдийн 3-аас 4 дахин гэж 4 жил дарааж унсныг бол бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энд одоо нэг бие биенээ буруутахаас илүү бас нэг тийм загварын асуудал байгаа. Одоо энэ уулуурхаагаас хараад байхаа болио. Бизнесийнхэнтэй эрх чөлөөг өгөөд. Тэгээ сая нэг логикгүй юм байгаад байгаа. Энэ төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж яана гэдэг байгаа мөртлөө их сонин хөтөлбөрүүдийг шинээр гаргаж ирсэн байна. Атрын 3 дугаар аян ч гэж. Атрын 3 дугаар аян гэж баллаа юм мөнгө үрж яхаар зүгээр тэр газар тариалан энэ уулуурхаа аж ахуйд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийнхаа дарамтыг буруулад тэгээд тэр хятад руу гарах гэж байгаа зах зээл байна шүү дээ. Тэр нэг хэлийн ямар дарамт байгаа даа юм. Таны харж байгаа уу? Одоо жишээлбэл манай бизнес хийж байгаа хүмүүс чинь зээлийн дарамтанд байна. За тэгээд мэрэгжлийн хяналт, татвар гэл янз бүрийн байгаа байхгүй. Тэгээд зөв энгийн жишээ хэлэхэд гашуун сухатын бомб дээр 30 км төгжрөл үүссэн байна гэсэн. Замын үд дээр ингээд юм тэрлэхэд хэцүү байна. Худалдан хөгж болоход хэцүү байна. Энэ ингээд төр өөрхөө хийж чадах ажлыг хийгээд бизнесийн өөртөө томрох боломж олгохын оронд яг л нэг өмнөх алдаагаа давтаад бас баахан сонин хөтөлбөр гаргаж ирэл тэгээд нөгөө төсвийн алдагдaltaй байгаа гэдэг байгаа мөртлөө мөнгө нэмж одоо төсөв суулгаад байгаа ойлгох. Арга хэмжээ нь бас яг нүдэ олохгүй байна л гэж хэлэх гээд байна шүү дээ. За ангал. За. Бид нэг зүйлийг бас зүг ярих хэрэгтэй юм байна. Одоо ингээл нэг сонин хэвлэлээр гарч байгаа мэдээ сая энд ч яригдж байна. 7 төрлийн татвар гэж тодтогч яриад байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө муу ард түмнээ одоо нэмж дарамтлаа тийм ээ аж ахуй нэгжээ дарамтлаа гэдэг. Татвар гэдгийг зөвхөн одоо орлого хураах хэрэгсэл гэж харж болдгоо. Татвар гэдэг бол зүгээр л эдийн засгийн зохицуултыг хэрэгсэл байдаг байхгүй юу? Зарим татвар тавьснараа түүнээс дээр бодоод ирэхэд арай тэр эдийн засгийн зохицуулт арай өөр бодогдсон шүү. Татвар тавьснараа татвар тавьснараа заавал орлого орно гэж бас тооцоож болохгүй. Нэмснээрээ энэ бол зүгээр эдийн засгийн зохицуултын хэрэгсэл байдаг. Ганц жишээгээр хэлье. Одоо ингээ 26 жил хичээл банкны хадгаламжийг татваргүй явж ирсэн. Тэгээ эдийн засгаар сая одоо ярьж байна тийм ээ. Арилжааны банкуд маань зуучлалынхаа үргийг одоо гүйцэтгэх одоо эрсдэлтэй боллоо гэдэг. Зуучлалын үргийг хоёр нэгтгэхэд гүйцэтгэдэг гэх. Нэг нь арилжааны банк, нөгөөд нь хөрөнгийн зах зээл гэдэг. Манай төрийн бодлого сүүлийн 26 жил арилжааны банк татваргүй шүү гэж зарлалцсан. Хөрөнгийн зах зээл эрсдэлтэй мөртлөө 10% татвартай гэдэг бүхэл мөнгө ийшээ орж исэн байхгүй. Нөгөө татварынхаа бодлогынхаа хүрээнд сая валютын сангаас шаардлага тавиад одоо энэ арилжааны банкны хадгаламжаа татвартай болгох гэсэн сүүлийн зөвхөн 1 сарын хугацаанд 200 тэрбум төгрөг арилжааны банкнаас хүн эндүрж засгийн газрын бонд руу орж ирж байгаа жишээлбэл. Энэ бол жишээлбэл татвар одоо нэмээд тийм аж ахуй нэгжээ дарамтлаж байгаа хэлбэр биш байхгүй юу? Энэ бол зүгээр эдийн засгийн санхүүгийн сектороо эрүүлжүүлж байгаа, тэнцвэржүүлж байгаа нэг хэсгийг нь одоо өсөж өндөх боломжийг нээж ийм л асуудал. За баярлалаа ангара. Юуг андуурч яах гэж хэлв? Яг зүгээр хадгаламжийн хүүгээс одоо татвар авдаггүй байснаас болоод одоо хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гэдэг энэ бол одоо том өндөрл гэж бодож байгаа. Энэ бол өөр олон төрлийн юм байна. Эрх зүйн зохицуулт байна. Одоо ерөөсөө ер нь сүүлийн 1 сар тэр уучлаарай тэр үл өөр юм баг. Тэр хаашаа явж байна. Тэр засгийн газрын үнцээс байхгүй юу? Тэр чинь өөр юм байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө таа. Тэгэхээр зэрэг засгийн газрын үнц цаасанд одоо тэг яагаад гэвэл энэ чинь илүү орлоготой илүү одоо татвар төлдгөө гэдэг утгаараа тийш орж байгаа гэсэн үг. Түүнээс биш одоо хөрөнгийн зах зээл гэж хөгжүүлэх гээд байгаа хувьцаа бонд руу тийшээ яваг байгаа. Явс жоохон явсан. Би сая тэр төгрөгийн бонд гаргасан шүү. Тэгээд яг нөгөө тэнд татвар төлдөг болчихлоор хүмүүс бол хандж байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ нөгөө тантай бас санд нэг байна. Энэ бол нөгөө олон том цогц асуудлын нэг жижигхэн хөшөөргөн байж магадгүй. Зүгээр татвартай холбоотой шүү дээ. Нэг юм байгаа юм. Өнөөдөр бид нар нөгөө энэ олон улсын валютын сан чинь бид нарыг одоо бүр хувийн хвшлийг тас зогсооч гээгүй эдийн засгийг сэргээгээд өгье гэж байгаа шүү дээ. Бид нар ингээд нөгөө би ухамсарт одоо санаж байгаа энэ ой санамжийн хүрээнд
бизнес хийж байхад бид нар тогтвортой байлгая, гадны хөрөнгө оруулалтыг татъя, татвараа нам доогуур байлгая гэдэг ингээд тэгээд дээрэс нь биш үү гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирэхдээ бид нар бол одоо баргалж юм офшор шиг юм бүс шүү баг сайхан татвартай боллоо гэж сүүлийн 10 жил зарлаа явлаа шүү дээ. За тэгвэл өнөөдөр бид нар гадны хөрөнгө оруулалтаа дэмжээ, дотоод бизнесүүдэд дэмжээ, эдийн засгаа тэр нөгөө баялаг бүтээгчдэд дэмжиж явчих гэдэг дээр татвар нэмэх нь өөрөө зарчмын буруу асуудал байна. Бид нар банкных дээр бол үг хэлэхгүй. Бус дээр. Нөгөө нэг юм нь болохоор өнөөдөр бид нар саарл эдийн засаг, албан бус эдийн засаг гэдэг ингээд бас нэг сүүлийн 20 жил биш үү яриад энийгээ бууруулъя гэд чүүвэ орлогоо бүрэн дүүрэн ингээд авах төвшөнд очиж магадгүй. Нэг 30-40% байна. За тал хувь нь ингээд орлогоо бүрэн мэдүүлдэг, тайлангаа буруу гаргадаг, ажилчдынхаа тоог буруу гаргадаг, өгж байгаа цалингаа буруу мэдээлдэг гэж ингэж яригддаг байсан байхгүй. Тэгвэл өнөөдөр эргээд биш үү те. Эдийн засаг дөнгөж ингэж сэргэх юм нэг ихтгэл төрөөд эренгүүт нь бид нар нийгмийн даатгалын шимтгэл нэмээд дээрэс нь авж байгаа орлогын татварыг нь тэр 2 сая төгрөгөөр ингээд заагалчихлаа бүх хүмүүс биш үү те. За ихэнх нь бүх компани цалингуудаа бүгдийг нь ямар нэгэн байдлаар 2 саяас доош болгоод тэр төсөвт орж ирэх орлогоосоо илүү эдийн засагт учрах хохирол нь илүү байна гэдэг тийм бодлогын нэг том зөрчил яваад байгаа. Энийг л анхаарах хэрэгтэй. Манай улс төрчид их хурл дээр ярих хэрэгтэй. Баярлалаа. Эрдэнэлэг тэд ерөнхийлөгч бас саналаа хэлэх байх гэж бодож байна. Ерөнхийдөө бол олон улсын валютын сангийн хөтөлбөр бол аливаа улс орнуудад хэрэгжихээр эерэг тал авчирсан ч үе сөрөг бас нөлөө үзүүлсэн жишээнүүд ч бас байдаг. Тэгвэл манай улсад бол хэрэгжсэн ихэнх одоо төсөл хөтөлбөрүүд нь бол одоо магадгүй 80-90% та амжилттай хэрэгжсэн гэж бас зарим нэгэн дүгнэдэг л дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ яг хэрэгжүүлэх гээд байгаа энэ өргөтгсөн энэ хөтөлбөр маань ийг дагалцсан саяны одоо янз бүрийн арга хэмжээнүүд байна шүү дээ засгаас авч байгаа. Энэ хоёрын уялдаа холбоо юм нь ер нь хэр зогцож явж байгаа. Магадгүй одоо хараахан бол хөтөлбөр хэрэгжихэр боллоо гэд батлагдчихаагүй байна тий. Тэгэхээр бид нар бол яг л хилцүүлгийн шийтэндээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд хэр судалгаатай хэр одоо яг тооцоотой хийсэн зүйлийн энэ хоёрын маань одоо ам хамаар одоо араа шүдэн нийлнэ гэж ярьдаг та тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь хэр тооцоолтой байна. Төрөн тэр утгачлал байрлал би түрүүн хэлжсэн эдийн засгийн сэргээх хөтөлбөр гэж хөлөө батлуулсан байна. Тэрэн дээр бол одоо тэр өрсөлдөх чадрыг улс орны эдийн засгийн өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэх асуудал бол байгаа. Тэгэхээр би өрсөлдөх чадвар гэхээр хан ширэг өрсөлдөх чадвар гэхээр зэрэг одоо тэр улсаа санхүүжүүлээд явах том төслүүдийг хөтлөх тэгээд одоо тэр тээврийн зардал дээр ч юм уу арай жоохон бууруулж авчих гэдэг ч юм уу. Тэр дид үтсийн асуудлыг бол засгаар болон шийдэж явна гэж би ойлгож байгаа. Тэр хөтөлбөрт бол байгаа гэж ярингүй. Хөтөлбөрийн хувьд бол яг Монгол улс өнөөдөр бол яг олон улсын валют сангийн хөтөлбөр EFF болоо батлагдаагүй байна. Хилцэж ярилцж байгаа. Өмнө нь бол Монгол улс би буруу санааг бол 5 удаа хөтөлбөрт орсон байдаг. Тэгээ яг хэдийгээр олон улсын би өөрөө валютанд ажиллаж ирсэн л та. Тэгээд байгуулагч гэсэн хэдийгээр өөрийнхөө нэр хүндийг боддог ч гэсэн тэгээд нөгөө эмч чинь нөгөө олон хүн үтснээр туршлага суудагтай яг адилхан олон улсын валютын санч гэсэн ажлаа бол сайжруулалт явж байгаа. Тэгээд 8 оноос би 7 онд орсон. Тэгээд 8 оноос валютын сан өөрийнхөө хөтөлбөрийг дагуулж тавьдаг шалгуурууд тэр зорилттой төвшингийн үзүүлэлтүүд нөхцлүүдийг нь бол эрс ингээд хөнгөлөж явсан байна. Тэгэхээр Монголыг эргээ харах тэр зэрэг яаж нөхдөр өнгөрсөн 5 хөтөлбөрөөс за яг хамгийн ихний дөрвийг нь бол бид нар гүйцэж чадаагүй байгаа. Янз бүрийн шалтгаанаар, дотоод гадаад шалтгаанаар одоо гадны туршлага гэж хүмүүс айгүй өөр улс орнуудыг их яриад байгаа л да. Монголыг зэрэгцүүлж таг хэцүү. Зарим нэг юмыг бас хамаагүй ингээд зүгээр авчираад ингээд харьцуулчих ерөөсөө болохгүй. Одоо тухайлбал тэр тийм өмнө гаргасан тэр хөгжлийн банкны 575 дахь гарсан бондыг өнөөдрийн бондтой одоо тухайлбал харьцуулж болохгүй байхгүй. Тэр нөхцөлөд л ондоо. Тэрнтэй адилхан зүгээр өөрийнх нь жишээгээр авах юм бол 2009 онд хамгийн ойрхон жишээ монголчууд 2009 онд олон улсын валютын сангаас стендбай хөтөлбөр авч ирсэн. Тэр ямар үр дүн авч ирсэн гэдэг бүгдөө мэдж байгаа. Тий. Тухайлбал тэгэхээр зэрэг томор бол валютын сан өөрийнхөө алдаа дутагдлыг ухамсарлаад ойлгоод үйл ажиллагаагаа бол өөрчлөж явж байгаа. Монгол дээр бол одоо тэр 2009 оны хөтөлбөрийн үр дүн бид нар ч гэсэн одоо энэ EFF-ийн хөтөлбөрийн үр дүн бол гарна гэж бодож байгаа. Одоо бид нар тэр ямар асуудлууд үүсээд ирсэн бэ гэхээр Монголын эдийн засгт бол богино хугацааны гадаад төлбөрийн асуудлууд байсан. Тулцсан асуудал.
Тэгээ бид нар өмнө нь одоо тэр Монгол банкаар дамжуулаад үн докторжуулах хөтөлбөр гээд төстэй ажиллах тэр зардал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс болоод эргүүлээд тэр мөнгөний нийлүүлэлт нь ханшин дээр дарамт үүсгээд тэр ханшин эргээд санхүүгийн салбар болон бусад бүх бизнесүүд дээр очиод буруу дарамт өгөх гээдсэн учраас яасан бэ гэхтээ зэрэг тухайн Монгол банкны удирдлага бол валютынхаа нөөцийг гаргаж ирсэн байна. Тэгээд 12 он 4 тэрбум долларын валютын нөөцтэй байсан. Өнөөдөр бид нэр 1 тэрбум орчим долларын нөөцтэй байна. Энэ хооронд 6 тэрбум доллар зах зээлээр нийлүүлсэн байна. Зөвхөн ханшаа барих гэж. Тэгэхээр зэрэг одоо тухайлбал тэр төсвтэй ажиллах тэр зардлын хөтөлбөрүүдийг болъё гэдэг. Тэгвэл тэр хөтөлбөрүүдээс бол ганц хөтөлбөрийг нь бол өргөжлүүлээд явъя гэж байгаа нь бол ипотекийн хөтөлбөр байгаа. Нэгэн асуултаа нэмэлдүүлэх чинь зүгээр нь ханшин дээр одоо сүүлийн хэдэн сард энэ ялангуяа сайн нөө сангийн мэдээлэл хийхэд та бүгдээ хамтарсан мэдээлэл хийснээс хойш нэг өөр нэг хандлага харагдаад байна шүү дээ. Нөгөө интервенц хийх маань Төв банкны зүгээс бол одоо арай тэр нэг төгрөгтөөр орж ирдэг тэр нэг шахалт бол арай багасаад ирсэн үү мэдрэгдэж байгаа. Яг Монгол банкны үүрэг бол тэр ханшийн савлгаа, огцом савлгаан дээр бид нар бол интервенцээр орж одоо тэр огцом савлгааг арай жоохон бууруулж эргээд манай бизнесүүдэд бас шийдвэр гаргахад их дэмжлэг болох зорилгоор ордог юм байна. Ер нь бол төлбөрийн тэнцэл бол өөрөө одоо юу гэдэг ханшин төлөвлөлт хүчин зүйл гэж ярих юм бол бодит эдийн засгийг дэмжих бодит том төслүүд байж байгаа шийд. Тэгээд төлбөрийн тэнцэл дээр давуу тал авчих гэдэг. Олон валютын сан энэ төсөв өсвөө орхиж байгаа. Энэ бүхний үр дүнд Монгол улсын эдийн засаг цаашаага томроод явах боломж байна уу? Хэн энэ баялагийг бүтээж байгааг гэвэл хувийн салбар. Гэтэл одоо яаж юм гэхээр зэрэг төр улмал том юм яриад байх. Том төслөө хэрэгжүүлнэлэг нь зэсийн үйлдвэр байгуулнэлэг нь яагаад төр байгуулж байгаа юм? Нефт боловсруулах. Одоо дарга нар чинь гадуур яваа би тийм ч юм хин ийм ч юм хин хийх гээд байгаа юм. Тэр өөрийнх нь компани хийх гэж ярьж байгаа юм уу? Эсвэл одоо төр хийнэ гэж яриад байгаа юм уу? Төр хийвэл ахаад л ингээд ампууруулаад байна ш. Тэгэхээр үр дүнд нь хувийн салбар өсөлтөг чадвартай болж гин үгүй юу гэдэг зүгээс харах юм бол үгүй байна. Яагаад гэвэл бизнесээ хөгжүүлэе гэж бодсон нөгөө мөнгө чинь татвар аваа явчихлаа шүү дээ одоо. Тэгээ яагаад тэр өөрөө ер нь бол эдийн засаг 3 юмнаас бүрддэг тийм засгийн газар хэрэглээ хөрөнгө оруулалт. Энэ засгийн газар чинь томрогдсон нөгөө хоёроос ороод байна шүү. Энэ дээр бид хариулт өгөхгүйгээр зүгээр нэг юм техникийн орох гарах яриад байгаа. Тийм учраас төсөө алдыг л ингээ бууруулчаад байгаа шүү. Та яг зөв үнцэг сайн хэллээ. Засгийн газрын хэрэглэн томроод байхаар нөгөө төлөөс хороод байгаа гэдэг. Яг ийм процесс өнгөрсөн 3 жил болсон. 4 жил. Тийм учраас манай хувийн хвшил одоо хэрвээ буцаа санах юм бол хэдхэн сар юм. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд хөрөнгө оруулахдаа аль хэдийн боддог болсон байсан. Би ингээд буцаад хөрөнгө хөгөөж явж чадах юм уу? Дотоодын дунд зэргийн хөрөнгө оруулагч нар бүгд маш эргэлзээтэй байсан. Валютын шаашаа явах юм бөөмөд эдийн засаг өсөх юм өсөхгүй юм те. Бид нар үүнд ампуурах гэдэг юм уу? Бүр тэр итгэл зүгээр ганцхан 8 идэх хүн валютын шаашаа явах гэж байгаа талаар маш их эргэлзээтэй байсан. Валютын сангийн хөтөлбөр засгийн газрын сүүлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд юу авчирсан гэхээр буцаагаад энэ тогтвортой байдал ирээдүйд итгэл гэдэг нэг буцааж авчирч байгаа. За баярлалаа. Нэг асуулт байна Ямаа даргаас. Энэ жил биш үү тэр төрийн одоо энэ том компаниуд биш үү? 16 онтой харьцуулахад та хэдийн төсвийн тодтгол дээр хэдэн төгрөг нэмэлт орлого ногдол ашгаар зөвхөн ногдол ашгаар шүү. Нэмж хийж өгсөн байна. Эрдэнэтийнх байна, Эрдэнэс 5 толгойх байна. Энэ дээр бид нар нэг гоё үгнүүд хэлээд байна шүү дээ. Яг үйлдэл дээрээ цаасан дээр очоод хэдэн төгрөгийн орлого төсөв бүрдүүлэх байгаа. Мэдээж төрийн компаниуд үр ашиггүй ажиллаж байгаа гэдээ маш шүүмжлээ байдаг. За 17 оны бүх төрийн компаниудын бизнес төлөвлөгөөг бүгдийг батлаа зорилт түвшингийг баталж өгөхдөө төрийн өмчийн орон дээр бүх компанийг алдагдaltaгүй байхаар нойл байж гэсэн үг. Алдагдaltaгүй. Ихэнх компани ашигтай байхаар бүгд нь баталж өгсөн. Тэр хэмжээнд яаж явах вэхээр зардлаа хасан нэг талтай. Нөгөө талд орлого үр дүнгээ сайжруулна. Ер нь бол бид юу гэж бодож байгаа гэхээр ер нь болцоотой бүх одоо хувийн хвшил хийж болдог үйлчлэгийг хөгжлөх хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр хөгжлөхөөр ямар байх вэ гэхээр бас яг цаг нь өнөө үгүй гэдэг би бол хэрэгэлцэж байгаа.
За баярлалаа. Нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг 600-ийн их студиэс үргэлжилж байгаа. Ер нь бол олон улсын валютын сангийн энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлснээр ямар үр дүн авчрах юм бэ? Монголчууд одоо эдийн засгийн энэ эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарахад энэ үнэхээр хөтөлбөр бас өгөөж өхүү гэдэг энэ асуудлыг бол ард олноороо хилцэж байгаа. Яг одоо батлагдсан зүйл байхгүй хилцүүлгийн хэмжээнд явж байгаа гэдгийг дахин сануулъя. Тэгээ одоо би хилцүүлгийн дундуур бас ер нь бол энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрийг Монголд авахар болж байна гэдэг энэ мэдээлэл дэлхийн нийтээр бол цацагдж байгаа нь ойлгомжтой. Тэр ч утгаараа бол их хурлын дарга ингээд одоо гадаадд хийж байгаа айлчил өөр бусад одоо их хурлын гишүүд бас гадаадд хийж байгаа айлчлалын үр дүнд бол Монгол улсад одоо зээл одоо маш хөнгөлөлттэй хэлбэрээр зээл олгоё гэсэн ийм таата мэдээнүүд эхнээсээ сонсогдож эхэлж байгаа. Тэгэхээр манай Эрдэнэ чимэг сэтгүүлч Японд бас их хурлын даргатай ажиллаж явах үеэр ирүүлсэн мэдээлэл бол одоо мэдээллийн хөтөлбөрөөр засаж байгаа. Гэхдээ хилцүүлгийн дундор би энэ жижигхэн мэдээллийг бас өгөөд 600-ийнхаа хилцүүлгийг бас үргэлжлүүлэе гэж бодож байна. За манай найруулагчийн нэг сэргээг өгөөрэй. Япон улсаас Монгол улсад 850 сая долларын нэм хөнгөлтэй зээл олгохоор болсон тухай бид өчигдөр Токио хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэсэн. Энэхүү нэм хөнгөлтэй зээлийн тухайд нэмэлт мэдээлэл ирсэн байна. Зээлийн хувьд хүүн жилийн 1-ээс 1.5% таа байх юм байна. Нийтдээ 30 жилийн хугацаатай авах энэ зээлийн эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Төсвийн хүндрэлтэй улс орнуудад Япон улс нэм хөнгөлтэй зээлийг 100 сая доллароос хэтрүүлдэггүй. Харин Монгол улсад энэ удаад 850 сая долларын хөнгөлтэй зээл олгох болсон. Эдийн засгийн хүндрэлийг давах энэ үед зөв зарцуулж чадвал шар тос гэж ажиглагчид бичиж байна. Япон улсад албан ёсны ажил хийж байгаа Монгол улсын их хурлын дарга Инхвол Японы ерөнхий сайд Шинзо Абетэй өчигдөр орой уулзсан. Энэ үеэр ноён Шинзо Абе олон улсын валютын сангийн Монголд хэрэгжүүлэх өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас 850 сая долларын нэм хөнгөлтэй зээл олгохоор болсноо мэдэгдсэн юм. Тэрээр энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинжилэлт хийхэд нь тус нэмэр болоосой гэж хүсэж байна гэлээ. За баярлалаа. Нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг олон улсын валютын сангийн одоо хөтөлбөр Монголд хэрэгжих үгүй юу гэдэг одоо сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа. Тэгэхээр сая бол хэллээ. Би энэ одоо 850 сая бүгд найрамд Польш улсаас одоо бас 50 сая еврогийн хөнгөлтэй зээл олохоор боллоо гэж манай их хурлын зарим гишүүд яваад бас ингээд мэдээлэл бас өгч байгаа биднэрт. Тэгэхээр энэ бүхэн магадгүй Монгол улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нэ гэдэг тэр итгэл үнэмшил тэр одоо юу гэдгийг те бас нэг зүйл байна шүү дээ. Тэрэнд нь илүү тулгуурсан ийм одоо бодит үнэлэмжүүд бас орж ирж байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа л да зөвөр эргэн үеийнхээ хувьд. Тэгэхээр энийг маань та нар бас яг тэгж үзэж гэнэ үү юу гэж бодож байна? За анграас эхлэе. За яг валютын сангийн хөтөлбөртэй болно гэсэн мэдээ маань ялангуяа энэ олон улсын хөрөнгө оруулагч маш эерэг дохио өгсөн юм байна. Валютын сан хөтөлбөртэй болно гэхээс 7 хоногийн өмнө хөгжлийн банкны одоо бонд тийм ээ 2 дахь зах зээл дээр 30% хүрчихсэн өгөөж байна. 30% хүүтэй одоо зээл гэсэн болчихж байгаа байхгүй юу? Хуралдай бонд валютын сангуугаар гарсан бол магадгүй 25%-аар гарах байсан. Харин валютын сантай хөтөлбөр тохирлоо гэдэг мэдээ гарсан дараа тэр нь 5 хүртлээр буурсан. Тэгээ ерөөсөө 25% одоо хүүгийн одоо тэр хэмнэлтийг л Монгол улс авчирсан гэсэн үг байхгүй юу? За сая бас нэмаа дарга дээр явж байгаад хуралдай бонд босгосон тийм ээ 8%-аар гарсан. Харин одоо 2 дахь зах зээл дээр 5.9 6-аар урчаад байна. Энэ юуг харуулж ерөөсөө олон улсын хөрөнгө оруулагч нар Монгол улсад итгэж байгаа юм. Сая Японы 800 одоо сая долларын 850 сая зээл гэж ярьж байна тийм ээ. Энийхэн мэдэн дээр хүртэл валютын сангийн хөтөлбөртэй болсон тул гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо энийг бид дахиж зөв үү буруу юу тийм ээ. Тэр 7 татвар гэж нэг тийм тодтогч ярих ямар ч шаардлага байхгүй. Харин тийм баярлалаа. Би одоо нээлттэй ярь. Асуудлын гол нь гаднаас мөнгө хямдхан олдлоо гэж өөрсдөө магтаад ахын гуйж явж яагаад ингэ гуйдагч болсон гэдгийг ярихгүй байгаа. Яг үнэ. Тэр гуйдагч болцсноо яг бидэрт биш тэг хичнээн мөнгө өгөөд ч ямар хасах хүүтэй өгөөч бүтэхгүй. Хараа ингэсэн баггүй. 2012 яагаад ярихгүй байгаа юм бэ гэдгийг би 2011 онд шүү дээ тий. Манай эдийн засаг 17.4%-аар өсчлөө гэж. Төсөв маань
Гэхдээ жавсан гоо нэгэнтэл одоо бий болсон энэ хүндрэлийг бид нар даван туусгах нь үнэн. Тэгэхээр яаж юу гэдэг нэгдэж арга замыг туулахдаа яг зэрэгцээд яагаад ийм байдалд орсон бэ гэдгийг салахгүй бол энэ цоорхой нүхтэй, цоорхой хувийн шиг сав руу хичнээн хямдхан ямар ч алт урсгаад ёроолон доошоо байгаа юм хэлж байгаа. Ийм байгаа. Ер нь бол бид нар нөө дандаа ийм нэг хөгжиж байгаа ядуу улс гэдэг статустай яваад ирсэн байхгүй. Тэгээ 12 онд манай англи өөрчлөгдөд бид нарыг ийм дунд орлоготой тийм улсын тоонд оруулаад олон улсын валютын сан тэрний өмнөх жил нь оффисоо хаагаад за та нартай бид нар одоо яагаад явах вэ? Та нар одоо сайхан улс болчлоо. $4,000 орлоготой улс болчлоо гэж явсан байхгүй. Өнөөдөр жоохон бид нар ийм хөнгөлөлтөө зээл орж ирэхлээр ингээл уухаалал авч байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ нэгэнт одоо бид нар айхтар ийм өвчин тусцсан. Одоо команд орцсон байж байгаа юм чинь тэр эмчийн тусалцааг авахгүйгээр цаашаа явна гэж байхгүй гэдэг дээр зүмөр тохирчих хэрэгтэй. Тэгээд эндээсээ гараад буцаад явахдаа цөмөрөө багхан шиг улс төрчөөд тэр эдийн засгийн өрсөлдөх чадвар гэдэг юм дээр улс төр биш. Эрдэмтэг судлаачид бөхчүүд биш шүү. Төмөр замыг биш үү? Ямар царгаар хятад руу явах уу гэдэг дээр Оросын замаар хятад руу төмөр зам одоо явуулна гэдэг тийм мэтгэлцээнүүдийг явуулахгүй хүн шиг энэ сургамжуудаа аваад төсөв дээр болохоор тэр тогтвортой байдлыг хязгааруудаа барьдаг. Улс төрчид нь хариуцлагатайгаар тэр өрийн таацсандаа захирагддаг. Тэрэндээ ил тодор тайлагнадаг. Татвар төлөгчид ардчилсан улсад бол төсвийнхөө зарцуулалтанд бид аль улсыг ирээд байгаа ардчилсан улс. Манай тийш баярлалаа. Энэ дээр бол цөмөрө дүгнэлтүүдээ хийгээд ажиллах ёстой. За баярлалаа. Тэгэхээр түрүүн Няма төрийн нарийн бичгийн даргач гэсэн хэлсэн яг бүх нийтээрээ энэ ачааг бол ижил таталцаж өнгөрөх ёстой л гэсэн. Тэр утгаараа би бас өнөөдрийн нэвтрүүлэгтээ эдийн засгийн сургуулийн оюутнууд багш 2 доктор багшигаа урьсан. Тэгэхээр нэг асуулт байна гэж ах шиг байна. За асуултаа манай зочдоос бас асууж болно. Санал байна. За би хөдөө аж ахуйг сургууль сурдаг. Сууж байгаа дээр та. Ааха. Юу энэ өрийг хэдэн хугацаанд төлж дуусах уу? Хамгийн гол нь ямар нөхцлөөр хамгийн гол нь авч байгаа юм бол? Ааха. За нөхцлүүдийн яриад л байгаа тий. Ааха. Японых нь уу? Тий. Одоо авч байгаа. Биш. Олон улсын валютын сангийнхаагаа ярьж байгаа. Доллараар орж ирж байгаа. За. Яг валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд авж байгаа санхүүжилт 3 янзын санхүүжилт байна. За нэг нь бол валютын сангийн өөрийнх нь өгж байгаа 440 сая доллар. Энэ бол хөнгөлөлтөө зээл биш. Гэхдээ арилжааны зээл биш. 10 орчим жилийн хугацаанд төлнө. За хүүн бол 2 орчим хувьтай байх баг. 2. За энэс гадна дахиад нэг хятадын ардын банкнаас авсан swap шоу юм байна тийм. Хугацаа нь энэ оны 8 сард дуусчихсан бид төлөх хэрэгтэй байсан. За энийг хугацааг сунгаж өгсөн. За үлдэж байгаа хэсэг нь бол бүгд хөнгөлөлтөө. Хөнгөлөлтөө буюу одоо хүүн 2-оос бага хугацаа нь ер нь 20 жилээс дээш хугацаатай. За эхний нэг 5-аас 7 жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгддөг. Ийм л төрлийн зээлүүд байна. Тэрний нэг жишээ бол саяны одоо бараг 850 сая доллар бараг нөгөө Японоос орж ирж байгаа чинь жилийн 1-ээс 1.5% хүүтэй гэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг энэ хэлбэрүүд шиг ийм одоо хөнгөлөлтөө зээлүүдээ гэж ойлгож болох уу? За өөр манай асуух хүн байна уу? Саналаа хэлэх хүн байна уу? За болцсон уу тий? За отгочлоо. Ер нь бол одоо олон улсын валютын сангаас өөр сонголтгүй болсон нь бол ойлгомжтой. Гэхдээ бид нэр маш том сургамж явах хэрэгтэй байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр бол одоо бүхнийг эдгээд ийм шидтэй юм бол биш. 2009 онд бид нар бол 120 сая доллар авсан. Гэхдээ зэрэгцээд оюутлогын гэрээ зурагдсан учраас эдийн засаг боссон. Сая яг оюутлогын олон улсын валютын сангийн хөтөлбөрийн сургаар долларын ханш тогт үрдэж гэнэ гэсэн санаа гарч байна. Энэ дээр нэг статистик хэлэхэд эхний 2 сарын байдлаар манай гадаад худалдааны ашиг бол 300 сая доллартай гарсан байлаа. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол маш сайн байна. Татвар төлөгдөж байна. Тийм учраас яг манай татвар төлөгчд бол яах гэж татвар төлдөг вэ гэхээр Монгол банк сангийн яам 2 ажиллаа хийгээсээ тэр эдийн засгийн сөрөг хөтөлбөр гэж ярьж штэ. Тэр чинь 10 их 80-ны хөтөлбөр баталсан баг. Эхний 1 жил одоо дуусч юу ч хийсэнгүй энэ засгийн газар. Тэгээд нөгөө эсвүүлтгүүд одоо алдсан боломжийн өртөг гэдэг шиг энэ залхуу байдлын өртөг нь болохоор тэр 10 их 80-ыг 4 туваахаар 2.5 их 80 төгрөгийн бизнес эргэлтийн боломжийг алдсан байгаа байхгүй юу ч хэлгүй байж байгаа. Тэгээд одоо олон улсын валютын сангийн хөтөлбөрийг оруулж ирчээд Монгол банк сангийн яам 2 өөрсдийнхөө эрх үүргийг тийшээ шилжүүлж энийг нэг тийм
гавьяа байгуулсан юм шиг одоо ингэж ярих нь би буруу л гэж ойлгож байна. За энэ за няма төрийн нарийн Тэгэж болохгүй. Эрх үүрэг шилжүүлсэн юм шиг байна. Монгол онцгой ямар юм хүлээж авчаад ямар байдалд хүргэсэн бэ гэдгээ цөмөр боддоор одоо хахад сандаанаас улс төрч болох. Одоо жишээлбэл эрх үүргээ валютын санд өгчлөө гадныханд энэ бол тим яриа бол төсвөөс дээр бол яг хэрэггүй байхгүй. Тэгэхээр гол нь юм л байгаа. Мэдээж одоо маш их шүүмжилд сонсогдож байна те. Өнгөрсөн хугацаанд засгийн газар үуч хийсэнгүү гэдэг. Гэхдээ энийг өөр нүдээр харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ засгийн газар хамгийн хүнд тийм үү бүх хүнд шүүмжлүүлдэг ажиллаа хийж байгаа. Ерөөсөө хүн таалагддаг ажиллаа бүгдийг хийж байгаа. Хамгийн хэцүү ажил нь баггүй. Эдийн засаг сэргэстэй дараа тэр гоё сайхан сонсогддог гоё ажиллаа хийнэ. Гэхдээ одоо бол түрүүн хэллээ шүү дээ эдийн засаг комод орсон байсан. Энээс гаргах энэ ажлаа хийж. Дараа нь мэдээж үе шатаар нь бэлтгэл ажлыг хийж явж байгааг хийж таа. За баярлалаа. За тэгэхээр нээлттэй хэлцүүлгийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Улс орон даяар бас нэг цагийн туршид яг олон улсын валютын сангийн хөтөлбөр Монголд хэрэгжүүл одоо үр дүн ямар байх вэ гэдгээр